манай багийнхаа одоо нийгэмд нэлийн тулгамдаад хүмүүст стресс үүсгээд байгаа төвжирлийн асуудлыг шийдэе гэж зориод шийдэл эрэлхийлж эхэлсэн. За үүнийхөө хүрээнд судалгаа хийсний үндсэндээ хамгийн том нөлөө үзүүлээд байгаа одоо хүчин зүйлс нь зогсоолыг тойрсон асуудал юм байна гэж харсан. Олон улсын судалгаанд бол одоо хотын төв рүү ингээд зориод үйлчилгээний төвөөр үйлчлүүлэх гээд гарахдаа тухайн одоо үйлчилгээний газрын зогсоол нь сул эсхийг мэдхгүйгээсээ болоод очиод нэг дүүрсэн зогсоол мөрөгдөг. Ингээд төгжрөл дунд тойроод явахдаа дунджаар 20 минутыг зарцуулдаг байгаа юм. Дээрэс нь нэмээд тухайн зогсоолдоо зогссныхоо дараагаар төлбөрөө төлөхдөө картаар бэлэн мөнгөөр ч юм уу төлбөрөө төлөхдөө дунджаар нэг жолооч 8 минутыг зарцуулдаг. Тэгээд бидний энийг тэгрүүд хөлөх буюу хурдан гарах боломж нь юу байна гэж судалж үзээд жолооч барьер дээр тулаад ирэхэд улсын дугаарыг таниад имиж процессинг хийгээд токийг идэвхжинтэй холбосон карт болон гिचнэх үлдэгдлээс хэрэглэгчийн зөвшөөрлөлтөөр автомат төлөлтийг хийгээд тэгээд шууд гарах тэр шийдлийг бид нар хийж чадсан байгаа. Энэ дээр даваа тал үүсэж байгаа нөгөө нэг хэрэглэгч өмнө цосооны төлбөр харчаад ямар нэгэн байдлаар картын пинтэй сонгоод төлсний дараа хэрэглэгчийн төлбөрийн төлөгдөд хаалтан онгодог байсан бол одоо юу болоод байгаа гэхээр хэрэглэгч зүгээр л хаалтнаар тулаад ирэхэд шууд автоматар онгоолоод шууд явах боломжийг олгож байгаа гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар цаг хугацаа алдахгүй, ямар нэгэн байдлаар тийм очор үүсэхгүй болгоод байгаа гэсэн. Бид хэд анх Шангрила дээр нэвтрүүлсэн үйлчилгээгээ. Тэгээ Шангрила дээр нэвтрүүлэхэд бол бид хэдийн хүлээлт нь яаж хүлээж авах бол хүмүүст асах болов гэдэг тийм айцтай байсан. Эргээгээд харин айгу эрэг нөлөө одоо эрэг хариу гарсан гэх юм уу. Хэрэглэгчд бүр ингээ вау гэж хүлээж авсан. Тэгээ энэ нь өөрөө хэрэглэгчдээс илүү одоо энэ үйлчилгээ хаана байгаа бол өөр аль зогсоол орсон бол гэсэн эрэл хайгуул сураг болж эхэлсэн. Тийм болохоор бид нэлээд нэг хурдтайгаар юмд хэлэх хэрэгцээ гарсан. Яг нь эхний газар оруулахад л гайгүй байсан л да. Нэгэн газар тэдний снартыг дагаад авчаа. Тэнгүүд манайх чинь цааш нэмэгдээд илүү их паркинг илүү их газруудтай хацаад ирсэн. Tog аппликейшн зогсоолоор орж ирэхэд тулгамдаад байсан асуудлууд нь юу байсан бэ гэхээр интернетийн шийдэл байгаа байсан. Тэгээд энэ дээр нь манай Tog яаж ажилласан бэ гэхээр шилэн кабель болон 4G интернет хоссон байдлаар өгөөд 24/7 тасалдгүй ажиллах боломжтой болгосон. Хэрэглэгч энэ дээр ингээд 24/7 зогсоолоор орж ирэх боломжтой болсон. Хамгийн эхлээд бид нар Novosoft намааттай хамтарч ажилласан. Дараагаас нь UB Parking, ZipTabs, Embersoft гэх мэт ингээд 7 газартай хамтарч ажилласан. Тэгээд 60 гаруй зогсоол орж ирсэн. Тэгээд энэ 7 систем нь яг юу гэсэн бэ? Өөр өөрсдийн төвшөнд өөр аргаар хийцэн хөгжүүлэгдсэн. Тэнгүүд бид нар шууд энэ дээр нь ороод хийхээр энэ өөр болохоор нэг аппликейшнээр харахад бол нэг стандарттай болгох нэг баазах хэрэгтэй болсон. Энэ жоохон яригтай ажил байсан. Гэтэ бид нар энийг даван тулаа гарсны дараа энэ 7 газартай шинэ паркинг нэмэгдэх ч юм уу одоо UB паркинг дээр нь шинэ паркинг нэмэгдэхэд манай Tog аппликейшн шууд орж ирээд автомат төлөлт шууд ажил явах боломжтой болсон. Бид хэд үйлчилгээгээ зах зээл нэвтрүүлснээс хойш 150 мянга гаруй автомашин эзэмшигч сая гаруй ухаалаг зогсоолын шийдлийг ашиглаж автоматар ингэж одоо хаалтаа нээж зогсоолоос гарсан байна. За мөн технологийн салбарт одоо компаниуд маань дан дангаараа бүтээгдэхүүн гаргах биш эсвэл өрсөлдөж биш хамтдаа нэгдээд ийм цогц шийдэл хэрэглэгч санал болгол нийгэм тулгарч байгаа асуудлыг илүү шийдсэн ийм бүтээгдэхүүн болж чадах юм байна гэдгийг одоо баталж харуулсан юм тод жишээ болж байгаа гэж бодож байгаа. Зогсоолын үйлчилгээнээс гадна автомашинтай хэрэглэгчид өдөр тутам хэрэг болдог хэрэгцээтэй одоо татвар торгуулаад төлөх, даатгалынхаа мэдээллийг харах, даатгалаа сунгах одоо энэ бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь дижиталар шийдэх боломжийг нь бүрдүүлж өгсөн шинэ хувилбар маань гараад удааг байна. Энэхүү сайжруулалтаар болохоор бид байршил гэсэн хэсгийг нэмж өгсөн. За байршил хэсгээс болохоор газрын зургаар одоо өөртөө өөрхөн зогсоолоо харах, за мосгол зогсоолын тоог харах гэх мэтчлэн за үүн дээр нэмээд тарифын мэдээлэл хүртэл харах боломжтой болсон байна. Энэхүү шинжилтний хэрэгжлээд илүү одоо хэлбэр за амархан байдлаар үсэх боломжийг бас олгож байгаа болов уу гэж найдаж байгаа. Улаанбаатарын завгүй амьдралд ямар нэгэн байдлаар ажилтан байхгүй зогсоолоор ингээд шууд гарч байгаа тийм орж гарч байгаа машинуудыг харахад ингээд нэг гоё бүтээцэнтэй их дайжгүй мэдтэй хүмүүс хэрэгжилж ин да гоё тааламжтай санагдаж байгаа байхтай гэсэн мэдрэмж төрдөг. Газрын зураг дээр ингээд бүх зогсоолуудын мэдээллүүдээ оруулаад харсан чинь ингээд Улаанбаатарын өнцөг болон мөр дээр Tog-ийн зогсоолтой тэрийг харах маш урамтай. За тэгээ хийсэн ажиллараа бас маш харах мэдрэмж гоё төрж исэн. Бид хэд цаашдаа хотхны хаалт, гаража, гар утсаараа Tog-ийн аппараа автоматар нээх хаах
ийм бүтээгдэхүүнийг гаргахад зориод ажиллаж байгаа. Нэмээд хяналтын камера Tokyo App-аас шууд ингээд real time харах боломжийг нь бүрдүүлж өгөх гээд ажиллаж байна. Камерын хяналтын системийг нь сөөхөн ингээд ухраагаад үсчиж болдог. Оршин суугч нь өөрийнхөө одоо хүүхдээ тоглоомын талбай дээр тоглож байгаа гэдгийг харах боломжийг нь одоо нээж өгсөн. Цагдаа, түргэн тусламж, галын машин ч юм уу те одоо саадгүйгээр нэвтрэх юм хэрэглэгчд илүү нэг тийм аюулгүй safety мэдрэмж өгөхөөс эсвэл бүр ингээд хүүхдүүдийн safety-г нь хангахүйц юм бүтээгдэхүүн гаргана гэж зорж байгаа. Улаанбаатарын завгүй амьдралд тэгээд манай зогсоолын төлбөрийн шийдэл маань ингээд хин нэгний цаг завыг хэмнэж байгаа гэдгийг ингээд мэдрэх харах ингээд амар их таалагддаг.